сайд нүнжилсэн ноён хайрхан уул минь үү. Намайг багасмын түшсэн насны шүтэн нутаг минь үү. Амар байна үгсэн ардын сайхан үгээр, сайн байна үгсэн сарул сайхан үгээр, энэ барлын саадсан эрхэм зочид наадамчин зөнгөлн та бүхний энэхүү өдрийн түмэн амар амгадан дахин гэр мэдэж бия. Ингээд миний өвөгийн тийш Ласранжуугийн нэрмжтэй адууны баяр буюу алдрын тэмдэглэх хөвөлийн удалтай та бүхний хүрэлцэн ирсэнд баяртай байна. Адуучин төвлөндөө хүрэлцэн ирсэн адуучин болон нутгийн зон олон та бүхэндээ талархал илэрхийлж байна. За ингээд ажицээ үр хөвгүүдийн зүгээс аав ээжүүдтэй бид нар бяцхан хэмжээний өгөхөл үзүүлэх гэсэн юм аа. Ингээд та бүхнийг үрж байна. Архангай аймгийн Эрдэнэ-Мандал сумын түүхт 100 жилийн ой хүрээнд Архангай аймгийн Хошаавраг адуучин агсан Ласранжавын нэрмжид адуучин 2020 тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Магната шорогийн эдсэн хэмбэ маргат эрдний хөрсөн хонддоо мандахангисээ гөрний хэнтдөө махрын зүтгэсэн уурхачин би одигин удгэг ухааны тинхэтэ отма дагсан уурхачин би Энэхүү тэмцээнийг уламжлалт адуу маллагааны арга ухаан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, адуунд эрэмхий байдал, ур чадварыг сорих, мөн Хошаавраг адуучин Ласранжав агсны алдрын гавьяаг мөнхчүүлэх зорилгоор зохион байгуулсан юм. Манханарна хүлгүүрсжгийн гоцангнаад мандамэслэн таван дээр уяаж үдхөрөлдөнө автоны шүншигтэй наадмын тогтож чадсан хүлгүүдээ алтан нөгөөсөө тодорсон их мандай хүлгүүдээ эдэн дөрөөр бооргояж мордо шинжээ эднэт хүлгүүдээ түрнө магнаа чордолсон мандай ноттгийн хурд хоргосон нарзуян дээр их дагууны салхин буян хишгийн тоосоо сэвшсэн их мандай хүлгүүдэн их говийн хурдагуу. За тэмцээ сайхан болж байна, өргөн гэлээр сайхан болж байна. Нар ордог ширсэн сайхан эндэнжтэй адуучин залуус сайхан тэмцээн болж байна. Нүгүү сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаа Ласранжав агсны өрөвт хацаар дээрүүлэх хамгийн сайн өсөөр ёо. Оо сайхан болж шүү дээ. Адуучин зүйлсэн байна. Сайхан тэмцээн болж байна. Цэрүүхэн нар баг та сайхан тэмцээн болж байна. Зохион байгуулалтаа та сайхан болж байна. Ургаж ирээд шүрэлцээ. Програмаа цаасаа. Абухатостан Сия. Хорд хоргосон нарзуян дээр их адууны салхин буян хишгийн тоосоо сэвсэн их мандай хүлгүүдэн их говийн хурдагуу. Тэмцээнд нийт 33 адуучин оролцож дараах төрлүүдээр авхаалтсан ба эр зөргөө сорин өрсөлдснөөс явган шургуу, морьтой шургуу, уурга, таршуур шүүрэх, эмнэг адуу сургах, оролцогчдыг ур чадвар авхаалтсан ба гүйцэтгэлийн чанар зэргийг харгалзан нэгээс 3 оноогоор үнэлж шилдэг 5 адуучныг шалгаруулан өргөмжлөл мөнгө шагналаар шагнасан. Магнаа чордолсон
За ласранжуу гэдэг хүн бол миний өвөг дээдсэн ярьдаг, миний аав ээж ярьдгаар үнэхээр адуучин, олон адуутай нэгдлийн үед маш олон адуутайгаар ингэж энэ яг энэ нутаг усандаа алдартай юм байгаа. Эдний өр хөвгүүд нь болонгууд одоо ингэж улсын авраг малчин гэдэг алдрыг бүтцгээгээд одоо Хадбаатар гэдэг хүн байна, Бацаахан гэдэг хүн байна. Ингээд энэ олон сайхан алдартай өр хөвгүүд нь энэ мал зүрэг Эрдэнэт Монгол зүрэг. Тэгээ ялангуяа энэ адуу гэдэг эрдмийг нутаг орондоо яалтчгүй өвлүүлж яваа ийм хүмүүс. Манай одоо сайн адуучин байсан нас гадна одоо сайн үечин байсан. За тэгээ Сумын хаан баяр наадамд ах トゥ гурвын их насны мөр цовж ирж байсан. За том ламсрынгийн хонгор мөр дөрүүлээд манай тэр ласранжийн хээр мөр намуусуудад дүү лачин сөрөнгийнх нь хээр мөр 3 дээр ирж ясан ах トゥ гурвын 3 мөр цовж ирсэн. Дараа нь манай юуны аавын тэр бандийнх нь одоо алдартай улсын сайн малчин Бацаахан гэж байсан. Тэрнийх нь 3 соёл өрөө Сумын хаан баяр наадамд сууж ирж ясаа. Тэгээ оймоогоор одоо мөрөднүүд их хурдан байсан. Ер нь орон нутгатаа бол нэр гарсан тийм зардаа үеч хүн байсан. Өөрөө бол сайн адуучин тийм олонтой сайхан хүн байсан да. Ласран жигдэг хүн бол сайхан гоё. Тэгээ надад дандаа яа мөр уих гэж дандаа гэж ийм адуу гэтэй тамлаарай. Манай дэмэрлэх энэ төр тэгдэг загтгүйс. Тэр сайхан мөр уин. Адуу бондогддаг сайхан мөр ундаг сайхан ёроомортой сайхан тийм. Тэгэн үедээ хата манай ласах тэр өөрөнгө адуучдын зөвлөгөөнд явж Өөрхангай аймагт тэгээд тэмцээн болоо тэн дээр хурдтай хөрмөр уургалж 600 гаруй адуу татал сойлж яасаа адууг яач ласаах дээр тэгээ ласаах дээр ч Өөрхангай 10 гаруй хэрш явах дээр нэг амгаа мөнгө амгаа хазар гэж өгсөг малхооцох хэд руу явсан байна. Тэгэж Ичоорловаатарт уулз тэгээд тэгэж дээхнийг тэгэж явж болоо. Энэ хүмүүс бол одоо яваандаа ховорчгүй гэдэг нэг айдас Монгол түмэнд байдаг. Гэхдээ энэ хүмүүсийг одоо дэмжих үүднээсээ жил болгон зохион байгуулалт энэ наадамд бас хүрэлцэн ирж байна. Тэгээд тав хүндээ энэ сайхан наадмыг зохион байгуулсанд баярлалаа. Сум орнууд удирдлагын үүднээс баярлалаа илэрхийлье. Тэгээд нийт иргэдмэн гэсэн энэ улам өргөжин дараагийн наадмууд нь засаг даргын хамгийн газартайгаа хамтраад сайн сайхан болох болно гэдэг би бас хамтран ажиллах бэлэн байгаагаа илэрхийлье. За та бүхэндээ тэгээд нийт оролцож байгаа адуучтай манай одоо сайхан адуучтай байна гэдэг бүгдээрээ сайхан бие хөгжүүлээрээ яваандаа энэ дээр бас засаг дарга нь бас дэмжиж явна шүү гэдгийг илэрхийлье. Ингээд бүгд нь амжилт хүсье. Тэмцээний хүрээнд хүчит бүхийн барилдаанч зохион байгуулагдаж нийт 32 бүх зодголсноос Завхан аймгийн Тис сумын харьяат сумын зан Дэмбэрэлд орж төрүүлж Эрдэнэ мандал сумын харьяат сумын зан Мөнх Эрдэнэ үзүүрлээ. Шүвгийн 4-т Эрдэнэ мандал сумын харьяат сумын зан Бат Эрдэнэ Өндөр улаан сумын харьяат сумын зан Цэрэн Бунцэг нар шалгарлаа. За ингээд өнөөдөр хэд бүхний санаачлал зохион байгуулсан манай ах トゥ усийн санаачлал зохион байгуулсан адуушин тэмцээн амжилттай сайхан болж өндөрлөлөө. Нийт нутгийн зан олон болон ахан дүүс төрөл төрөсөд та бүхэндээ бүгдэнд нь талархал илэрхийлж байна. Та бүхэнд бол энэ адуушин тэмцээн бас болоход хэцүүлээ бүгд тусал дэмжлээ. Бүхэл үйл ажиллагаанд оролцлоо. Энэ бүхэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд миний өвөгийн нэрмжт сайхан адуушин тэмцээн маш амжилттай боллоо. Миний өвөө бол дээр үеэсэн адуучин ласрж гэдэг нэртэй тийм хүн байсан. Тэр утгаар нь бид нэр адуучин өвөөгийнхэн болон адуучин бүрлэгч ах Ласранжуугийн Бацаахан ахыгаа гэгэн дурсалд ориулж энэ сайхан адуучин тэмцээнийг зохион байгуулж уул усыг баярлуулж ингээд сайхан тэмцээн зохион байгууллаа. Ингээд та бүхэндээ илгээрийн болон төрлөөрөө төвшин амгалан сайхан сарай гэж хэлье.
Монгол адуу малчин ухааныг хүүхдүүдэд таниулж сонирхлыг нэмэгдүүлэх үүднээс цугласан олон үзэгч 200 хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж баярлууллаа. Тус арга хэмжээг тасрамж багсны үр хүүхдүүдийн санаачилгаар 20 сая төгрөгийн санхүүжилттэйгээр Эрдэнэ Мандас сумын засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулсан нь Монгол адууга дээдлэн хайрлах, адуу маллах ухааныг залуу үедээ өвлүүлэн үлдээх, нутгийн залуусын ур чадварыг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа. Тэмцээнд идэвхтэй оролцсон адуучид, бөхчүүд, ахмадууд, нутгийн иргэд, зохион байгуулагчид, ивент тэтгэгчид, бүх оролцогч, дэмжигчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.